Сайн байцгаана уу? Амжилт өдрийн минь. За яагаад ингэж Wales-д өнгөр гоёод нүүр амаа бодсон зогсож байгаа вэ гэхээр өнөөдрөөс эхлээд би өөрийнхөө YouTube channel дээр өөрийнхөө мэргэжилтэй холбоотой бичлэгүүдийг оруулахар шийдсэн байгаа. За тэгээд тэр нь ямар бичлэг вэ гэхээр хувцас загвар буюу хувцас эсгэх оёхтой холбоотой бичлэгүүд байна. Мэдээж та бүхэндээ аль болохоор суур мэдлэгүүдийг олгох зорилготой бичлэгүүдийг оруулахлаа. За тэгэхээр миний төлөвлөснөр бол ямар бичлэгүүд орохоор төлөвлөгдөж байгаа вэ гэхээр за хувцас оёх эсгэх ерөнхийдөө хувцас үйлдвэрлэл гэдэг маань ямар процессор явагдах уу? За тэгээд дээрэс нь ямар суур мэдлэгүүдийг мэдчихэж бид нар хувцасыг оёж чаддаг болох вэ гэдэг мэдлэг мэдээллийг өөрийнхөө төвшөнд оруулаад явах болно. За мэдээж би бол өөрөө шинжлэх ухааны технологийн их сургуулийг загвар зохион бүтээгчид мэргэжлэр төгссөн. За одоогоор болохоор багшийн ажлыг хийгээд явж байгаа хүн байна. За бичлэгүүд маань яг ямар агуулгатай байх вэ гэхээр хамгийн эхлээд бид нар хувцас хийхэд яг иймэрхүү загвартай ийм хувцас байна гэдгийг илэрхийлэх эскиз зураг. За эндээс эхэлнэ. За эскиз зураг харгачлаад дараа нь хүний биеэс хэмжээ авах, зүгээр хэмжээ авч сурах хэрэгтэй. За энэ хэмжээг зүгээр авахын тулд мэдээж хүний биеийн хэмжилзийн цэгүүдээ зөв тодорхойлоод тэгээд зөв техникээр биеэс хэмжээг авна. За дараа нь хэмжээгээ авсны дараагаар тухайн хэмжээндээ тохирсон хувцасны эсгүүрийн тооцоолол гаргана гэсэн үг. За ер нь бол жоохон бодлого бодно гэсэн үг. За ингээд эсгүүрийн тооцоолол гаргасныхаа дараагаар бид нар яг хэрвээ би өөрөө эм размер өмсдөг бол эм размер тохирсон эсгүүрийн тооцооллоороо эсгүүрийг гаргана. За ингээд материал дээрээ эсгүүрээ эсгээд за материал сонгоход материалын нэршлүүд ямар байдгүй, хувцсын төрлөөс хамаарат ямар материалыг бид нар сонгож болох. За мөн хаагуур ямар материалын дэлгүүрүүд байдаг. За энэний дараагаар материалаа сонгосны дараагаараа мэдээж бид нар оёрох учраас оёдлын ямар төрлүүд байдаг. Тэдгээр оёдлуудыг бид нар яг хувцсны аль деталь дээр нь ямар оёдлыг ашигладаг вэ гэх талаар мэдээлэл орно. За дараа нь за хувцсны оёх оёдлын төрлөө сурчсан бол дараа нь яах вэ гэхээр бид нар оёдлын машин төрлүүд байгаа тий. За тэр машинууд нь ямар төрлүүдийг бид нар хувцсны деталь дээр аль оёдлын машинаар нь ойдог тий. За тэгээ мөн хэрвээ хоббигоо хөгжүүлээд энэ чиглэлээрээ өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүмүүс маань хамгийн чухал хэрэгцээ бол мэдээж оёдлын машин. Тухайн оёдлын машинаа хаанаас яаж сонгох, ахуйн зорилттой машиныг ямар үзүүлэлтээр нь хаанаас худалдаж авах боломжтой вэ гэх мэтчлэнгээр өөрийнхөө хэмжээнд тухайн насны мэдээллүүдийг бүгдийг өгөөд явах төлөвлөгөөтэй байна. Хэрвээ яг энэ деталаар энэхүү дарааллаар мэдээллүүдтэй танилцаад өөртөө хэрэгцээтэй зүйлийг өөр шинэ хоббигоор өөрийгөө сорихыг хүсэж байгаа бол миний YouTube channel-ыг дагаарай. Мэдээж ардын багш зоожи гэсэн YouTube channel байгаа. Бүгдээрээ дагаарай.